Хятад улс чинь өвөл зөнгөө уралдаад өвлийн наадмуудыг хичнээн мянган нөгөө жуулчин очиж үздэг. Энийг чинь дагаад нутгийнхан малчид зөндөө орлоготой болох тийм боломж зөндөө байгаа байхгүй. Өвөр монголчууд үнэхээр хөдөлмөрч гайхуулж байна ер нь бол. Тэгэхээр хэдүүлээ бас бүгд ийм байх боломжтой байхгүй. Биднэрт бүх юм байна. Мормол, адуу, ааруул эзгий тэ. Өвөл зөнгөө морио сайхан идэлээд энэ ямар ёс журамтай байдаг яг үр хөвгтөө өвлүүлээд ингэж явах хэрэгтэй байхгүй. Бүр том ивент одоо юу гэдэг фестивал ч юм уу. Дэлхийн жуулчдыг өвлийнхөө наадмаар бид нэр ингэж гайхуулах хэрэгтэй. Ингээ хүүхдүүд өвлийн үйлрэл ингээ морио унаа гайхуулаа явдаг. Дэлхийн хаан ч юм байхгүй шүү. Амгшилтэй. Хавар одоо 4 сар өнгөрөөл 3 сар өнгөрөөл ингээл жинхэнэ нөгөө морины ажлууд чи ханаад ирэхээр бас наадам болдог тий. За ер нь бол даатгал гээд хүүхдүүдийн найдвартай хувцас сунар бүх юмыг хангаж өгдөг.